MJ One Fighting Championship-ээр 70 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө Улаанбулангаас тулалдахаар Дундгов аймаг 3 сайхан сум төрсөн 171 см өндөр 33 настай мэргэжлийн тулаанд 6 тулаан хийж 6 ядалт байгуулад байгаа TED Construction One Team клубын дамирчин Хүүгийн Хатанбаатар. За хоёр тамирчин команд сайн сонсон. Энэ зэрэг хөтлөлөө довтлохгүй, ямар нэгэн нөхцөлөө буруугаа хийхгүй. За хоёр тийшээ. За эхэлсэн үзэгчтэй. Хаба дэмжиж тамирч байгаа зах юм уушгаараа. Тулаан нэгдүгээр. За энэ тун юуг хараа. За тэгэрэй. За харж байгаа. Тал зөрчсөн байгаа. За яа. Тал зөрчсөн байгаа. За бив нэг хийгөө цогсон шүү бас баруун гар. Зүүн гар хийгөө очсон хоёлоо. Энэ тал зөрчөнтэйг бол нэг унгана. За барилдах юм бол одоос намнан баяр сайн барилдаа сайтай. Бяттай юм залуу. За их гоё намнан баяр бас гоё барилдаа барь гарын барьц гоё байлаасаа. Яг нариу уцаараас гоё тэврээ авцсан байсан. Тавьчих юм да. Энэ хоёрын хин хоцсон нь бол одоо ясна Монгол улсын 70 кг авар болох юм байгаа. За сагмошаад унагсан. Намнан гайр дээр нь гараад авсан. За дээрээс явцсан шүү энэ буюулж яана болохгүй шүү. За намнан гарын хувьд бол барилдаа сайтай. За манай хатна бол бас л Америк саяхан ирсэн бас ядруу байж мэдэх юм аа. Тэгвэл тэсвэр гой дулаач юм байгаа. За гоо эрүүг хамгаалт хийх гээд байна. Хатна мандээс жигээд гарна да. Ташаар нь жигээд гарах болоо да. За тэр зүүн гарын цоглолтыг хүчтэй очиж байна. Нон баярууд. За тулааг л 2 мэд бол өргөлж байна. За манай хатна маань их яарахгүй сайхан үжээд байгаа. Хэн хэрэг нь гарна бол бие нэгээ суулгачих магадлал тун өндөр. Их хүнд гартаа. За манай Хатанбаатар бол туршлагын маш сайтай үнэлдэг өгнө бол. Их туршлагатай Америкийн улсын одоо сонирхчийн ММА-д бол дандаа дутуу гаргаад байгаа. Сөүлүүд бол одоо бас мэрэгжлийн тулаанд орч явж байгаа юм тулаанч юм байгаа. За босоод ирсэн. За босоогоос нэг хэн хэвтгэн харъя бүгдээр. Тал зөрчин тун эвгүй. Тал зөрчин тун эвгүй шүү баан хөл. За ёстой эвгүй. Дахиад яваач тэгээд. За өвдөг явсаа эвгүйш намнан баяр. Өвдөгөд их эвгүй өвдөглөө сая. Дахиад өвдөг. Дахиад тохоо явсан. Намнан баярыг өвдөг. Бэлтгэл сайн байна. Жинги ялгаа харгаж яваа. Манай хатна маань их баг жинтэй байгаа. Намнан баяр нэлийн дээрээс хас өрдөг. Их хүн тулаан болж байна. За эстэн харахгүй савж энэ их сул шидэж яхаа намнан баяр энэ эвгүүдээ. Сул шидэн чиг. Тэгээд тал зөрчсөн байдаг. Хин нэг нь хойдлын гарал хойдлын хөл маш эвгүй очиндаа энэ. За хин дутуу харахад харцгаад яа. Тун эвгүй тулаа. Үнэхээр гайхалтай тулааныг бол хоёр тулаан жиж байна. За эндээс одоо гранд фонд гарын ажиллагаа явна намнан баяраас. Хатан дороос юу их л бүгдээр харцгаад байна. Тэр хараа. Хатнага тэр баруун хөлийг харж байгааз
Яг тэр бүдүүн дээр очиод байгаа. За энэ хоёр бол бүтэн явах одоо үнцэл маш бага. Яг л тал зөрчсөн байдаг тийм ээ. За тэгээд хоёулаа хурц. За ялангуяа Намнамбаяр бол барилдаан сайт бол Хатанбаатар хөл бол гар их сайтай. Ийм хөдөлгөөнч та. Манай хатнаа холоос ч ятраад байна уу даа гэсэн юм. За үзэгч маань хоёр багцаа. Намнамбаярыг дэмжиж энэ Хатанбаатарыг дэмжиж гэсэн. Хатнаг бол катана гэдэг Америк тийм хочтой катана гэдэг одоо гоё спорт ховцол брэнд гаргасан байгаа. За энэ яг их гоё. За нэгдүгээр бол хатнад бол нэлээд хүндхэн болдоо шүү да. За сүүлийн 10 секунд. За Намнамбаяр бол гар сайн бэлдсэн юм байна. Ай манай хатнаа цээжнүүдгээ сайхан хийгээд урдгал татмаар хоодгоор савмаа тэхгүй байж тээ. Гарч байгаа дэш явч. За Намнамбаяр дээр сул шижээ гаргаал оршигтай байгаа. Барилдахгүй хатнаа бол барилж ирээсээ болохгүй. Барилдах юм бол Намнамбаяр ч одоо үндсэн одоо өөрийнх нь төрөл бол барилдаа шүү дээ. Манай хатнаа хөл яга явдаг юм бол да. Гарыг сайн бэлдээгүй харагдаж байгаа юм дэсэн. За үнэхээр Намнамбаяр бол үнэхээр бярлахаад байна да. Арай том битээ харагдж байна. За өвдөг явсан, дахиад явсан. Эргээд тохиож болдгүй юм байх та. Хатнаа манай. За ингээд барилдах тун ивгүй дээ. Намнамбаяр бол өөрөө барилдаач. Гарын харааш тэ гар дэш авахд яа хатнаа мөн дээр. Гар дэш авахд яа энэ одоо гар яага бэлдсэнгүй ээ хатнаа мэнэ. Дахиад тавлаа штэ. Тэр хоод гарын харалдаа. Зөө дөрөөс аваа штэ. Чи бол гар сайтай штэ хатнаа чинь. Гой хөл их гоё яастаа гоё. За харин хөл хэдэн онцож бариад авлаа. Гараа дэш. Баруун гараа дэш хатнаа мэнэ. За тэгээ одоо эндээс баялаж идэх вариант байхгүй л дээ. Гэхдээ бас Монголын нэр гадаад нэлээд цуураад байдаг маань хатнаа. Энэ гар төрөөс хойш явуулах яасан юм бол доо. За энэ нэр намнан гар үнэхээр мундаг билжээ. За хоёрдугаар иймэрхүү байдлаар бас дуусголоо да. Хоёрдугаар дуус 3 минут 30 секунд хугацаа үлдсэн байдаг үзэгчтэй. Яй. Тун эвгүүд улаан болж байна да үзэгчтэй. Нэгдүгээр үеийг л одоо Намнамбаяр маань авцсан байгаа. За хоёрдугаарыг бол дээр нь гараад одоо ингээл давангуй байдлыг олж яваад байгаа. Хатнаа маж ядарсан байна да. Манай хатаа ийм тулаанч биш шүү дээ үзэгчтэй. Бид бол Америк тулжаа тулаан зөндөө тулааныг харсан. Тэгэхээр цаг агаар бас цаг уурын бас цагийн байдлаас зогцоогүй байж болох юм аа гэсэн бодлоо ч миний хувьд. Манай хатнаа ийм удаан ийм тулаанч биш. За энэ аврагын бүсийн тулаагт тулаан шүү дээ. За ийм байхаас өөр аргагүй л дээ үзэгчтэй. За дөнгөж 2 дугаар шүү дээ үзэгчтэй энэ бол. За одоо ингээд хатнаа маш их туршлагатай хүн шүү дээ. За жингийн ялгаанд саргаж байна. За өнөхөр барилгаад эхэллээд байна ч тань. Тэр нь гарцсан л одоо маш ширүүн тулаан хоёр үзүүлж байна. Зарахгүй л дээ аврагын бүс зүүх гэдэг хоёр хүн шүү дээ. За хоёр үйл үнэхээр дээр нь ингээд ажиллаад дуусгав да Намнамбаяр маань. Манай хатнаа маань ингэж тулдгүй хүн шүү дээ. Одоо тэгээд нэг
За сүүлийн минут ихсэн үзэгчтэй. Хатам гарах гэж их яард хэрэггүй. Зүгээр 2 дугаар ингээд дуусч ирсэн байгаа. Сайхан бие 5 ингээд дуусч 3 дахь айлаж ажиллажтай байгаа юм да. Одоо нэг хайхтар хүч гараад хэрэггүй л байгаа юм. За цаана манай мөнх хөргөл ирсэн. Инх хөргөл маань ирсэн. Хатаага дэмжээд ажиж. Эдгээр ч одоо үндсэндээ бол наран дунгагийн шавнар шүү дээ бүгдээрээ. Инх хөргөл хатнаа энэ төр бол. Тэгээд аргагүй нэг багшин шавнар одоос. Бивэнд тусгаас өөр арга байхгүй л дээ. За үнэхээр барилдаа ч барилдаа л байдаг юм байна гэдэг нь гарч. За сүүлийн 10 секунд үзэгчтэй. За 2 дугаарыг хувь зай иймэрхүү байдлаар төгслөө үзэгчтэй. Ай. Тулаан тунгийг төгслөө дөө 2 дугаарыг. За болоогүй дахиад үгүй болно. Болоогүй. 5-2 тултголоо да гэж би бодож байгаа юм. За тэгээд 5 үед 25 м тулд шүү дээ нэр. Одоогийн байдлаар үзсэндээ бол 2 10 м үнэхээр хүн тулаад 2 тамирч. Яа. За тамирч хүнд ийм л тэсвэр төчээр заяадгийг. Ийм усуд амжилт хүрдгээ. Энийг харуулсан тулаан болж байна. Энэ манай хатаа маань гар гоё байсан. Яагаад гар явахгүй байна да. Гоё хурдтай. Яа. Ийм хариуцлага тулаан дээр. За 3 дугаар үеэлээ. Хатаа хоод гараа жоохот дэш авмаар юм да. За өөрөө төрүүлээ савдаг штэ. Хатнаа мань яасан бэ гар. Ай тэр зүүн гарын харал да. Тэр одоо зүүн гарын жоохот дэш өргмөр юм да. Хатнаа мань. Намнам баяр зүгээр сул шиддэг хөхтөн. Их гой сул. Ий сул цагаж их хүчтэй очсон штэ. Хөл явал да хатнаа. Хөл явах нөгөөд барьж авчаад байгаа. Толгоодч гизэндээ явж болно штэ. Дотор хагалгаж болно штэ. Энэ гараг сайн бэлжээ намнам баяраас. Тэгвэл дотор хаглаад өгөлдөө. Дотор хаглаад өгөө штэ. Хаглаад тэгээ баруун гар явал да. Жоох ойрхон. Жоох ойртой баруун гар савчмаар. Энэ баруун гараа савл да. Намэнэ. За үнэхээр бүс авах. Үнэхээр хүч чармаалтыг бол намнам баяр гаргаад. Энэ штэ. Уг нь штэ. Хатам дахиад идэ холдоо штэ. Баруун гар дэшээ. Чи яаж өнөөш. Гар яац юм бэ? Яа харуултаа болчихгүй дээ. Яа Монгол улсынхаа нэрийг олон удаа гаргаж өгсөн залуу шүү дээ. Манай хатнаа байна. За өмсөг задарчээ. За намнан гайр их сул бийтэй маа их гоё сул гоё гараа их гоё сул шидхий. Яа 3 дугаар шүү. За үнэхээр за гадны тулаан үзгээс одоо үзгэд яадаг бол түүнээс дутхааргүй сайн тулааныг үзүүлж байна 2 тамирчин маань. Яа. За үнэхээр жин илүү байна манай навнаа бол. За 5 үе тулдан шүү дээ үзэж тоо. 5 юу 25 минут. Одоо энэ бол дөнгөж 3 дугаар үе. За боловч байна. Боловч удаа. Эмч дуудуу яа. За байрлыг энэ талаар байлж байгаа. Эмч дуудаа. За хөмсөг задарсаа. Тулаан бол ийм л хүндх юм болдгийг үзэх штэ. Тохоо орж байгаа, өвдөг орж байгаа. Үргэлжлэхгүй гинэ үзэх штэ. За ийм шүүгшээс илүү мэдлэлтэй байдаг юм. Ай. Ямар харамсалтай вэ үзэх штэ. Ай намнан гар ямар намнан баяр маань ямар сайн бэлдсэн бэ. Манай хатнаа маань одоо тэр алс хотын Америк орноос ирсэн цагийн зөрөө маш их байна. Үнэхээр ядарч байна. Гарыг сайн бэлдэхгүй яасан бэ хатнагийн маань. Яа сайхан одоо энэ. Яа.
За Баян Хонгор аймгийн харьяат Баян Хонгор аймгийн Галуу цумын харьяат Шанд Сэмэг хөдөв тамирчин Гэрэл Баатрын Нанан баяр бол ялтыг авч явах юм аа үзэгчтэй. Яа. За үнэхээр мундаг тамирчин гахалтай аллаа Наман баяр. Монголын долооны сэтгэл тамирчдын холбооны тулаан их өндөрлж байна үзэгчтэй.